За сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр та бүхэнд Excel програмыг түгжиж програм шиг болгоод ашиглах. Дээрээс нь бас if функцийн талаар томьёо хэрхэн бичиж өөртөө ашигтай томьёо бичиж болох боломжийн талаар хэлж өгье. Тэгэхээр нэг иймэрхүү маягаар програмаа хийчихсэн байхад одоо ингээд энэ програм маань одоо энэ барааныхаа тоог өөрчлөхөд бодож идэг. За энэ томьёог нь харахтаар энэ улаан дээр ийм томьёо харагдаж байгаа. Эдгээр дээр бол томьёогоо нууцчихсан. Явхад харагдахгүй. За тэгэхээр ийм маягийн програмыг хийгээд эндээсээ одоо фильтртэй шүүж бас болно. Шүүхтэй бүгдийг ярилцгаж байгаа. За 4 12-ыг шүүе гэхэд ийм тоо гараад ирэх жишээ нэ. Ингээд өөр газар юм бол бишиж болохгүй. Алтаа өгнө. За энэ дээр тоогоо засч болохгүй. Бүгд үгжээтэй. Тэгвэл энэ багнаа л засах боломжтой. Энэ багны мөрөн дээр бол за энэ дээр одоо 10 шиг өгөхөд 2300 болчих. Энэ юу вэ гэхээр зэрэг энэ 10 ширхгээс дээш бол 230-аар бодогдоод 2300. За 2 ширхэг байх юм бол 5000 болох жишээ. 500 болох жишээ нэг. Ингээ бодоо явна. Энэ томьёонуудыг хэрхэн хийх вэ? За тэгээд энэ програмыг одоо ингээ хэрхэн түгжих вэ? За энэ түгжихийн тулд одоо жишээлбэл энэ юун дээр юу байгаа? Түгжэн дээр бүгдээр түгжээгээ тайлъя. За түгжээгээ тайлцгаад түгжихтэй бас ингэ түгжиж болно. Энэ хэлтэж. Түгжээгээ түгжихтэй энэ select look гэдгийг авчиж бас болно. Тэгэх юм бол за код хийгээд түгжээг хийгээд үзье. Тэгэхээр энэ бич болохгүй газараа дарагдахгүй. Курсор шилжихгүй гэсэн. Зөвхөн энэ дээрээ л нүдний өөрчлөлтгүй. Өөдөө ингээд энэ дээр туллаа. Энэ хоорондоо гүн сумаар чигсэн хоошоо гүхгүй. Зөвхөн дэшээ доошоолгүй. За тэгээд энийхээ одоо 12 ширхэг бол 320-оор бодчихж байгаа. 10 ширхэг байх юм бол 3500-аар бодчих. Тэгэхээр эдгээр энэ дээр сонгогдохгүй ч заавал томьёоч мэдэгдэхгүй. Зөвхөн бичих газараа бичихтэй. Одоо энэ нүдний хонгийг өөрчлөлт өгчөж болох нь ингээд програм хийчихсэн байж хаад програмдаа бол бус газараа бичих болохгүй зөвхөн бичих газараа. За одоо энийг ингээд өгчээ. Жишээлбэл ийм байлгаад өгчөж болно шүү дээ. Одоо үн дээр. Үн дээр энэ хэсэг дээрээ бол бичиж болно. Гэтэл энэ хэсгийн хонгийг өөрчилж өгчөөд тэгээд өгчөж. Энэ угаас select авчиж байгаа гэж болохгүй. За ингээд өгчөж. Тэгэхээр одоо курсор өгөхгүй энэ дээр бичигдэнэ. Бичигдэх нөхцөлөдөө зөвхөн сонгоод өгчдөг. Тэгээд түгжчихсэн байсан ч гэсэн шүүж бас болно. За тоон дээр шүүх. Тоон дээр шүүхэд бүгдээ авчгаад хоёрын тоог зөвхөн шүүх хэрэгтэй. Хоёрын тоогоо шүүхтэй гараад ирчих. За ингээд фильтрийг хуцааж болно. За энэ програмыг одоо хэрхэн хийх вэ гэдэг талаар та бүхэн жаахан зааж өгье. За нэгдүгээрт одоо түгжээгээ тайлч. Түгжээгээ тайлцаа програмаа яаж хийх вэ? Шэд нэмчээ. Шэд нэмээд энэ өгөгдлөө хуулаад авчиж. Энэ өгөгдлөөр ингээ хуулаад авчих. За энийг ерөөсөө бүр юугаар нь олж авчих дөө. Одоо ингээд энэ бүр
таблоога таблоор нь уулаад авчих бол зүгээр байна. Энэ таблоч таблет төвчлөхийн тулд энэ бол ингэж. Энэ табл нэг гэжтэй ингэхээр идэвч. Энэ юугаар явахгүй. Энэ таблыг хууч аваад дээр тавья. Энэ багнуудаа бүгдийг нэг үгэнд игнээд оруулахын тулд энтер тасч. Ингэжтэй шинэ. Нөгөө юуныхаа хэмжээгээр яач. Нэг контрол зэтгэж. Тэгэхээр энэ тооныхоо хэмжээгээр шүү. Одоо энэ гарчгнуудаа болгоод өгч. Гарчгаа хуулж аваад дээр нь тавиад. За одоо ингэж байгаа яахтай гарчгийнхаа хэмжээгээр хоёр тавчтаар хоёр тишээ сум болохтаар нь хоёр тавчтаар яг энэ гарчгийнхаа хэмжээгээр ингэж юу маань хүснэгт болоод ирнэ. За одоо энэ хүснэгтийнхаа бид бүхэн сая энэ дээр одоо энэнийхээ дүгжиж ягаад дүгжчихад энэнийхээ энэ дээр дүгжчихад ингэсэн. За одоо энэ дээр ингэхдээ энэ дээр томьёо харагдах. Энэ дээр ингээд томьёо харагдаж байгаа тийм. Энэ дээр томьёо харагдаж байгаа. За F7-г үржих нь H7 юм байна. 12-ыг үржих нь дарсан тоон H7 бөөний юу вэ? E7 10 жижиглэн үнэ үржих нь тоо гэсэн юм ба штэ. Тэгээ одоо энэ тоогоо 2 болгохоор тэгээд жишээ 2 1600 үржих нь 3200 болох нэ. Ийм л томьёо байгаа. Тэгвэл энэ дэс одоо тийм томьёо байгаа маань ойлгож штэ гэдэг. Гэтэл энэ дээр болохоор яаж байгаа вүлээ? 10-аас дээш болохоор 3000 болчихж байгаа. Энэ 300-аар үржиж байгаа биз? Тэгэхээр энэ томьёод өөр томьёо байгаа. Тэгэхээр энийг хүнд харуулахгүй ийм худлаа томьёо харуулчихж байгаа жишээ нь. Иймэрхүү бас байж болж байна. Тэгэхээр энэ үнэн томьёо нь ямар томьёо байгаа юм? Б гэсэн чинь ийм байна. Ийм томьёо. Эхний энэ томьёо маань худлаа томьёо байна. Дараач байгаа үнэн томьёо байна. За үнэн томьёод ингээ явж исэн чинь эндээ бас өөрчлөсөн байна. Эндээ болохтой зэрэг өөр ийм урт томьёо болсон. Тэгжээж бүр жинхэнэ зөв томьёо болж ирж байна. За энэ томьёо энэ яагаад өөр томьёо болчихж байгаа юм бэ гэдэг тал дээр заачгүй. За энэ томьёо бичихийн тулд яадаг гэхээр ер нь програм бичихэд хамгийн гол хэрэглэгддэг юм байна. F-box-ыг ашиглаж явдаг. F-box-ыг ашиглаад энийгээрээ томьёо хийдэг. Одоо хэрвээ тэгсэн бол гэсэн томьёо байхгүй. Тэгэхээр энэ функцийг сайхан ашиглаад ойлгоос сурчих юм бол томьёо бол програм код бичиж явсан ч гэсэн сурах ч гэсэн энэ дөхөнтэй амархан байх болно. Програм бичнэ гэдэг нь дандаа тэгвэл яах вэ гэдэг шийдлийг гаргаа явж байдаг учраас if функцийг бол програмууд байнга хэрэглэж явж байдаг. За if функцийг ашиглаж за энэ дээр жишээлбэл энэ дээр одоо яасан байх вэ? Хэрвээ F8 H8-аас тэнцүү буюу их байвал H8 G8-аа үржих нь I8 гэж. За жишээлбэл хэрвээ G8 энэ штэ. 8 гэдэг чинь энэ үр тийм ээ. Энэ 10-га 10 нь H8 гэдэг чинь энэ 10-аасаа тэнцүү буюу их байх юм бол энэ G8-га үржих нь I8. За энэ 10 энэс тэнцүү их буюу их байх юм бол энэ одоо 300 гэсэн энэ 10 энэ 2 тэнцүү буюу их гэхээр тэнцүү болчих чинь тийм ээ. Тэнцүү гэхээр энэ нөхцөлийг биелүүлчихлээ гэсэн үг. Тэгэх юм бол энэ 300-аараа 10-ыг урьж нэ
гэж заадаг ч шүү дээ. Хэрвээ тийм биш бол энэ хоёр энэ 10-аас их байх юм бол 300-аар үржих нь 10% үржих нь тий. Тэгэхээр ийм байх юм бол энэгээр үржинэ. Хэрвээ тийм биш байх юм бол энэ нөхцөл биелэхгүй байх юм бол энэ G8 энэ 10-ыгаа J8-ыгаа G8-аар үржих. Энэ 350-аар үржих нь байна. Хэрвээ энэ хоёр нөхцөл биелэхгүй бол энэгээр үржих нь гэдэг томьёо энэ дээр байна. За энэ томьёог заагаад өгчихлээ. Тэгэхээр зэрэг энэ томьёо маань энэ томьёоноос энэ ч бол зөвхөн хэд байсан ч л 1600-аар үржих нь шүү дээ. Энэ 12-оос их байсан ч хамаагалах. 14 байлаа гэх чинь энэ 1600-аар үржил 2400 болж байгаа байна. Энэ бол 10-аас за 2 байх юм бол 350-аар үржиж 700. 10 байх юм бол 300. 3300-аар үржиж байгаа. Ингэж томьёо бодох нэ. If функцийг ашиглаж томьёо хийж их байна. За Г явж исэн чинь энэ томьёо маань энэ дээр алдаатай болцсон. Яг нэг томьёо саяны томьёо энэ шаардсан бөгөөд энэ томьёо байхгүй. Энэ томьёогоор явж ич энэ ч ирсэн чинь нөгөө энэ үнэн 800 энэ 51 шиг хүртэл. Гэтэл энийгээ бодохгүй ч 0 болчихж шít. 8600 51-ээр үржих ёстой байтал чинь. За энийгээ бол 1 болгох чи 51 ч биш ганцаар 1-ээр төвчиж. Тэгсэн чи энэ дээр нь ширхгийн зарсан тоон байж идэг. Зарах үн байж идэг. Гэтэл 0 болцсон. Энэ яаж байгаа юм бэ гэхээр зэрэг нөгөө томьёо маань хэрвээ гэсэн байгаа шүү дээ. Хэрвээ энэ хоёр ийм байх юм бол гэ шалгаа явж байсан чи энэ дээр шин тэр нь байхгүй. Нөгөө if тооч. Тэгэхээр энэ томьёогоо энэ дээр зөв болгож бодчихсон. Нөгөө if нөхцөл чи хоёр дахь ороод. Хэрвээ тийм байх юм бол 0 байх юм бол энүүгээр энийг аваржия. Хэрвээ энэ их байх юм бол ингээ гэдэг энийг бүгдийг ингээд нэг үсэл томьёо авах гэж. Хэрвээ тэгэх юм бол ахаад хэрвээ их юм бол ахаад гэдэг if функц гэж өгөөд энэ дээр ороод ирсэн. Тэгэхээр одоо энэ дээр бол энэ томьёо маань хамгийн зөв томьёо байх. Энэ шарууд нь бол бас дутуу байна. Улаан нь бол бүр буруу томьёо байна. За тэгвэл энэ шар томьёогоо доош нь улаан ногоо томьёогоо доош нь татчих. Ногоо томьёог энэ дээр татаад ирлээ. Одоо бол 8600. Энэ ч зөв байна, эдгээр ч зөв байна. Өг зөв болно. За if функц гэдэг юм тайлбарлаж өглөө. За одоо энэ юугаа түгжихийн тулд яах вэ гэхээр одоо энэ дээр нөгөө түгжээгээ хийгээд түгжчихээ. Тэгээд түгжтаар энэ дээр энийг бол засч болно. Болохгүй байна дээр. Шинэ хуудснаа тэгэхээр болохгүй түгжээний болохгүй. Одоо нөгөө энэ дээр болохоор засч болж байсан шүү дээ энэ шарууд чинь тийм ээ. Энэ дээр бол 8 болгоо засаж болж байсан. Энэ дээр болтол засаж болохгүй байна. Нөгөө адилхан түгжчихсэн. Тэгэхээр одоо эндээс одоо алийг засдаг байх вэ? За энийг юу болгох чи? Тэбл болгох чи. Болох тэрнчээ гарчихгүй лээ. Чи тэбл төрчих. Энэ түгжээтэй байгаа тах шүү дээ. Түгжээгээ тайлчих. Түгжээгээ тайлцгаад энийг одоо тэбл болгочих. Тэбл. За тэбл болгоцсон. Шүүлт энэ утга ингээ гараад ирж байгаа учраас тэбл болгочихлоо. Тэбл болгоцсоогоо одоо энэ нэг яачи түгжчих. За энийг одоо түгжчихад энэ дээр засахад орж ирэхгүй ялгаа байхгүй болно. Шүүлж бас болохгүй байна. Тийм бөгөөд шүүлтийг бас ажиллахгүй. За тэгэхээр энийг одоо яаж хийж өгөх вэ? Тэгэхээр эднийгээ зөвлөж ажилдаг болгохын тулд за түгжээгээ тайлчих. Ажилдаг байхын тулд энэ хэдийгээ за энэ дээр нэг хэдхэн нэг засдаг болгочих. Энийхээ өнгөний хөрчилж.
Энэ засчвал тэгээ нэмгүй яг уу. За ногоо болгоч. Энэ өнгөдөө засчулдаг. Засчулдаг болохын тулд селектсэн өнгөн дээр баруун тавчаа дараад эндээс гарч явчихад байна. За гэж. Энийг жоох өөд ингэж хаад. Нэг гэх бичиж тэгжээж явахгүй дэлгэснээс гарч явж байгаа. Формат cells. Формат cells-ээр ороод энэ люктэй навчих. Түгжихгүй гэдэг. Тэгээд окей. За одоо юугаар нэ тэсэ нээчи. Тэсэ нээлээ. Түгжийн дотроосоо түгжээ гэж. За одоо энэ дээр заслаа түгжээтэй учраас болохгүй. Энэ нэг тоог өөрчлөгдөж болгож. Энэ тоог өөрчлөгдөхэд бодох нь зөв бодно. 10 хүчтэй 12 болчих. За ингээд яах нь нэгдүгээрт бол түгжээ хийхин тулд энэ хэсгээ формат cells-ээр өөрчилж өгөх нь байна. Хоёрдугаарт энэ одоо ингээд түгжсэн чинь нөгөө шүүлт чинь бас ажиллахгүй байна. Шүүлттэй ажилладаг байлгахын тулд за түгжээгээ тайлчээ. Энэ түгжээн дотор хийж. За түгжээн дотор хийхдээ зэрэг одоо нөгөө select гэх хамгийн дайдлагч болохдоор яах вэ гэхээр зөвхөн түгжээн тайлагдсан хэсэг нь идэвхжин бусна. Одоо энэ чинь бүх газар ингээд курсор өшөөд байсан шүү дээ. Одоо оч болохгүй болгоод за энэ болохоор apt filter гэдэг зөвшөөрөж өгч байгаа юм гэсэн. Ингээд энэ хоёрыг зөвшөөрсөн баг. Хоёрхан чиглэлцэн зөвшөөрөд. За энэ дээр түгжээгээ хийчээ. За одоо яах вэ гэхээр зэрэг өөр газар дарагдахгүй. Хааш дарагдахгүй. Өөр газар дарагдахгүй. Энэ дотроо бол дарагдана. Энэ дотроо бол дарагдана. Энэ тоонууд бол өөрчлөгдөнө. Энийг хоёр ширхэг болгочихъя. 1600 болж байна. За фильтрээ шүүлээ. Фильтр шүүгдэж байна. За фильтрээ бүгдийг select-лж аваад за 1000 зөвхөн 1000 гэсэн үнийг шүүчихье. За зөвхөн 1000 гараад ирлээ. Фильтрээ буцаалаа. За ингэхээр яах нь вэ? Юугаа түгжиж болж байна. Бүх юмаа түгжиж болоо томьёогоо хийчихлаа. Шүүлт хийж болж байна. За тэгвэл одоо та хүнд энэ нэг ардлын өнгө дизайнаа одоо өөрчлөе. Одоо бид хүн програм хэлбэртэй болгож өнгө өөрчилжөө гэдэг нэг хэдийн санаа маяг байгаа шүү дээ. За түгжээгээ тайлцглаа. Одоо бүх газар select хийж байгаа. Тэгэхээр web дэсээр ороод grid lines гэсэн энийг дарчтаар бүх Excel-ийн нэгнүүд байхгүй болчих. Шугамнууд байхгүй болчих. Тэгээд home дээрээсээ background өөрчилж. Ногоон дуушмын цэнхэрдэн өнгөтэй болгож байна. Энэ чинь нэг курсор маань ингэ. За буцаач контрол Z. Яг бүх дэлгэцээ өөрчлөхөд энэ сум дээр дарчих. Бүх шийтэд тэр чигээр өнгө select-лж байгаа шүү. Сая нөгөө select-аагүй байсан учраас. За одоо ингээд энийг цайвар цэнхэр болох уу. За иймэрхүү болгоч тийм ээ. За сааралт уу програмын хэлбэртэй болох л та сааралт өнгө болж. За одоо энэ хүслэгтэй маань өнгө адилхан сааралт болсон учраас хүслэгтэй бүгдээр select-лж агаад өнгийн нөө фильтр өнгийн баг болгоч. За одоо энэ дээр бол нөгөө үгээд хаваагүй байх нь шүү дээ. За энийгээ болгох тавьчих. За ингээд энийх өнгийг нэг нөө фильтр дээр сонгочих. Тэгсэн чинь тэр фильтртэй болчихлоо. Өнгө нь ингээд. Саяхан саарл өнгөө сонгож адилхан. За ингээд програм нь одоо бэлэн болчихлоо гэсэн үг. Одоо энийгээ буцаагаад түгжээ. Түгжээгээ хийлээ. Одоо програмаа зөвхөн энэ дээр ажиллана. Энэ зөвхөн энэ
нөгөө юу яадаг нүд чинь бүгдийг хэрэглэв шүү дээ. Тэгэхээр ингээд за буцаач. Энийг бүгдийг бичдэг болж байгаа юм чи. Энэ хооронд энэ бүгдөөрөө бичиж болох учраас манай формат хийсэрээ. Энэ чи бас за яг түрүүн заагаад өгсөн чи. Ерөнхийдөө формат хийсэн гэж байна. Формат хийсээ дараад лука авчих нь лук болгоод окей. За одоо төгччихье. Пассворд тавьдаг гэж. За одоо бидний айлан дээр чиж болчих. Ингээд үнээр бодоо явна. Энд дээр одоо дарагдахгүй. За ийм маягаар тав хүмүүс програмыг одоо өнгө дизайнаа яаж сонгож өөрчилнө үү, хаана аль дээр нь бичдэг курсороо зөвшөөрдөг болох уу, ямар хуу загвартай програм болгох уу гэдгээ та нар өөрсдөө загвараа сонгоод өөр газар бичиж болохгүй нэ ш. Тэгэхээр одоо нэг зориултын програм хэрэгжилж байгаа юм шиг л сэтгэл төрхөөр ийм маягаар болгоод Excel файлаа төгжээд хамгаалаад явж болох нь. Одоо энэ томьёог чинь хуу оруулж өөрчилж чадахгүй, ямар томьёо бичсэн харж чадахгүй, түүгээр барахгүй, энэ дотроос юм устгаж чадахгүй, зөвхөн бичих ёстой хөлсүүдийн зөвшөөрдөг ийм болгож гэж бодож байна. За одоо ингэж чад энэ дээр шийтэд өгчихлаа. За энэ шийт мань одоо ингээ өөдөө өрөөгүү гэдэг байгаа нэрээ. Яг гүйдгүү болгож бас болно. Гүйдгүү болгохын тулд яах вэ гэхээр төгжээгээ тайлчээ. Гүйдгүү болгохын тулд веб гэсэн дээрээ нөгөө курсороо энэ дээрээ тавиад өгчөж шít. Энэ дээрээ хамгийн дээд чанар төгжээд өгчих. За тэгээд одоо ахаад төгжээг хийчихье. Одоо ингэсэн баг ингээд гүйцэхгүй. Өөд нуруунд гүйлээд хоошны уршаад чиглээ ямар ч хөдлөг гадна талын өрөөлгүй юм гэсэн. Тэгэхгүй энэ дээр бичигдэн эдгээр өөр газар курсор дарагдахгүй. За энийг 48 болголоо дүн бодогдно. Эндээс бараага шүүгээд харж болно. За энэ дээр одоо жишээлбэл 3-ын тооны 2 ах шиг байна. 3-ын тоог шүүчихье. 3-ын шүүчихье. Ингээд шүүх хараад ирчих. Ингээд та Excel дээр програм хийгээд тавьчихсан шиг харагдах нь шүү дээ. За ийм боломжийг нээж өглөө. За одоо бүгдээ шийтэд төгжээд Excel-ийн файл, Excel-ийн програм маягийн болгоод тэгээд if функцээ ашиглаад томьёогоо бодоо хийдэг болгочихдаг. Ийм нь сураад авчихлаа. Одоо тэгэхээр үүн дээрээ бүгдээ юугаа төгжээ. Бүр Excel зөвхөн энэ одоо бидний төгжиж байгаа бол энэ шийтэл төгж байгаа. Одоо шинэ шийт гарч ирэхэд бол төгжигдэхгүй эдгээр чи ямар ч юм хийгээ явж болно гэсэн үг. Энийг ч гэсэн энэ төгжээг нь авчихсан юм чи энэ дээр одоо юу ч хийж явж иж болно гэсэн үг. Энэ чи төгжээг байгаа юм байна. За төгжээг нь авчих. Энэ дээр одоо ямар ч юм хийж явж ирсэн гэсэн болоо явна. Тэгэхээр энэ яах вэ гэхээр зөвхөн нэг шейтэн дотроо төгжийг гэж гисэн байна. За тэгвэл өөр workbook гэдэг төгжий. Workbook төгжин гэдэг нь энэ дээр нь энэ workbook төгжин гэхээр энэ дээр одоо төгжээг хийгээд өгчээ. За ингэсэн байхад яах вэ гэхээр энэ 3 бүх төгжиг ажиллаж болно. Энэ 3 дээр одоо зөвхөн ажиллаж болно гэсэн үг. Тэгэхдээ нөгөө энэ бол нэг шийдэн төгжигдсөн. Бус газар ажиллаж болохгүй. Энэ бол хамаахгүй төгжигдөөг учраас ажиллаж болно. Энэ дээр шинэ юм хийгээд ажиллаж болно. Харин шинээр нээж болохгүй байна. Одоо энэ дээр бол юугаар харуулах юм бэ? Хэлхцээ ингэж яагаад энэ дээр код өн бүшиг шít төгжээгээ ингээд тайлж болох пассворд гарч ирэх нэ. Тэгээд өөр юм байхгүй. Шинээр яаж болохгүй. Шинээр шийд нэмж болохгүй. Энэ файлыг бусдаар ашиглаж болохгүй болох нэ.
За энэ дээр ингээ пассворд гэх юм бол энэ шийд нэмж байхгүй болох нэ. За түгжээгээ тайлчаа. Одоо тэгэх юм бол энэ дээр чинь бүх боломж нэгдэ гараад энэ түгжээ тайлгдсан тохиолдол. За үзүүлчих. Нэрийг өөрчилж болох нь байна. Ингээд өөрчлөх барих шинээр юуны бүх боломжууд нараад. Энэ search-ийн шинэ шийд нэмж болох нь байна. Энэ шийдийг одоо жишээд энэ шийдийг устгах болох нь энэ шийдийг устгах чиглэж ингээ устгах болох нь гэх үгээр энийг worksheet work-ээрээ түгждэг байх нэ. За иймэрхүү юм заагаад өгч. За тэгээд ер нь бол Excel файлаа пассворд хийхээ дахиад нэг заагаад өгч. Ер нь нэг зааж өгсөн санагдах юм. За файлаа save as гээд. Тэгээд нэгдээ түгжээ юу зааж өгч байгаа дээр. За desktop дээр файлаа хадгалъя. За энэ дээр одоо энэ sheet файлаа бүр Excel файлаа пассворттай байлгахын тулд файлтай пассворд хийхин тулд general options гээл энэ дээр пассвортаа давтаж хийгээл. Ингээд чи Excel файл чинь пассворттай, дотор талтай түгжээтэй ийм найдвартай болгоо хадгалж болох нь байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхний ажил бизнес хөдөлмөрт бүгд нь амжилт хүсье. Манай пэйжийг, манай YouTube-ыг байнга дагаж subscribe дарж байгаарай. За тэгээд дахин дараа завтай үедээ бичлэг оруулж байгааг болно. Баярлалаа та бүхэн. Баяртай.